Нэг удаа би Альфагийн амралтын өдрийн сургалтад суухаар явж байлаа. Тэр өдөр маш шахуу ажилтай байсан учраас галт тэргэндээ амжих гээд ажилласаа санд мэд гүйж гарлаа. Зорчигчид пик дүүрэн. Мэдээж энэ бол Лондон учраас хүмүүс бие биентэйгээ харц толгоохоос зайлс хийдгэлтэй. Галт тэрэг хурдалж эхлэхэд ганц хүний яриа чанга сонсогдож байлаа. Нэг бүсгүй утсаар ярьж байсан юм. Хүн бүрэл сонсоогүй царайлж байсан боловч үнэндээ сонсож байгаа нь илт байсан юм. Тэр найз залуутайгаа ярьж байгаа бололтой яриач базаахгүй тал руугаа явж байна. Тун удалгүй нөгөө бүсгүй найз залуугасаа салгах гэж байгаа нь маш тодорхой боллоо. Түүний дуу чангараад л тэгснээ нэг юм хэлснийг би огт мартдаггүй. Чи Лондонд 7 жил амьдарчаад ганцхан намайг л таньдаг гэж байгаа бол энэ чинь ёстой надад хамаагүй гэснээ тэр утсаа тасалчихсан юм. Миний сонссон хамгийн гонигтай зүйлийн нэг байлаа. Тийм ээ, том хотод маш олон хүний дунд амьдарч байгаа мөртлөө та ганцаардаж байж болно. Юу надад ганцаардал мэдрүүлдэг вэ гэж юу? Анир чимээгүй. Танихгүй бөөн хүмүүсийн дунд орхол ах та. Ямар нэгэн зүйл надад ганцаардал мэдрүүлдэг гэж би хэлэхгүй. Би эрэнд ажгүй сайхан байдаг шүү дээ. Би дандаа л ганцаардал мэдэрдэг, бүр дандаа гэж. Өөрөөсөө болон өрөөлөөс ямар нэг зүйлийг хүсэн хүлээхдээ ганцаардал мэдрэгддэг гэж боддог. Олонний дунд ч ганцаардаж болно. Хинч чамайг анхаарахгүй, тоохгүй байгаа юм шиг санагдахаар. Зүрхний гүндээ бол бид бүгд л ганцаардмал шүү дээ. Бид зүгээр л зарим хүн ер нь өөрийгөө саатуулаад сурчсан байдаг ч учир нь бий. Ганцаардлаас гарах арга бол залбирал. Ганцаардлыг шийдэх шийдэл нь бурхан гэж бодож байна. Ганцаардлаас гарах гарцаа. Мэдгүй мээрээ. Ганцаардлаас гарах гарцаа. Их Британд байдаг орон гэргүүчүүдийг дэмжих зорилготой том асуудал гэдэг сэтгүүл дээр нэг өгүүлэл гарчээ. Ихэнх хүмүүс ганцаардлыг 24 давхрын байрандаа гацчихсан өтөл буурай эмгэн мэтээр дүрсэлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ дэгжин хувцалсан залуухан хархуу бааранд дэрэгдээ суугаа бүсгүйтэй юм ярих гэж байдгаараа хичээгээд барахгүй байгаа нь ганцаардал юм. Эргэн тойронд олон хүн байлаач тусгаарлагдчихсан юм шиг мэдрэмжээс өөр юу ч үгүй. Тереза их энэ дэлхий дээр байгаа хамгийн том асуудал бол өлсгөлэн биш харин ганцаардал гэжээ. Энэ бол сансар огторгуйдах ганцаардал юм. Яг л бурхны ертөнцид байгаа мөртлөө тэрнтэй ямар ч харилцаагүй байхыг хэлнэ. Бурхантай хамт байдаг гэрээ сансан сэтгэл гэж ганцаардлыг нэг хүн дүрсэлжээ. Харин гайхалтай нь бид ариун сүнстэй Есүстэй ойр дотн харилцаатай байдаг. Бид хизээж ганцаараа биш. Тэр үргэлж бидэнтэй хамт. Ариун сүнсний тухай сэдв рүү орохоос өмнө нэг ишлэлийг авч үзье. Иохан 15:26-д Есүс эцгээс гарах үнний сүнс болох туслагчийг би та нарт эцгээс илгээхэд тэр сүнс намайг гэрчлэн гэжээ. Есүс тэр сүнс намайг гэрчлэн гэсэн байна. Ариун сүнс бол ямар нэг юм биш. Тэр бол хэн нэгэн билээ. Тэр хүч биш. Тэр бодгал. Хүнд байдаг бүхий л шинж чанаруудыг агуулдаг бодгал. Тэр оюун ухаантай, тиймээс боддог, тэр ярьдаг, үйлддэг, хүмүүсийг чиглүүлдэг. Тэр гашуудаж бас гонхирдаг. Тэр мэддэг, тэр хүсдэг. Түүнд эрмэлзэл тэмүүлэл бий. Тэр сонгодог. Мөн хамгийн чухал нь тэр хайрладаг. Тэр танд хайртай. Ариун сүнс бол бодгал юм. Тэгвэл тэр юу хийх юм бэ? Есүс түүнийг зөвлөгч гэжээ. Энд Есүсийн ашигласан грек үг нь параклиатос буюу дэргэд дуудагдсан нэгэн гэсэн утгатай юм аа. Үүнийг заримдаа өмгөөлөгч гэж орчуулсан байдаг. Тухайн хүнтэй хамт шүүх хуралд очдгоо гэсэн үг. Заримдаа бас таныг зоригжуулахаар дэргэд чинь байдаг зоригжуулагч юм. Заримдаа бас тайтгаруулагч, туслагч болдог. Үүнийг үгчилж орчуулбал дэргэд байхаар дуудагдсан хүн юм байна. Жишээлбэл жижиг завь газрын дундад тэнгисээр хөвж байгаад асуудал гарах үед энэ үгийг ашигладаг байна. Тэд арай том онгоц явуулаад тэр нөгөө завийг бомб руу дагуулж аюул ослоггүй авчирдаг. Тэр том завийг нь параклиатос гэдэг. Үүнийг надад маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн хүмүүсийн нэг нь эцэг Раниоро Канталамеса юм. Тэр бол папын гэрийн номлогч. Сүүлчийн 3 папын 3 булангийнх нь ховийн номлогч байсан юм. Би их сургуулийн профессор байсан юм. Есүсийн сургаал номлолыг судлах нь миний мэргэжил байлаа. Би Есүсийн тухай маш ихийг уншиж, бичиж байсан.
Харин ариун сүнс миний амьдрал чинь арга замаар ирэхэд нь би Америкт Нью-Жерсид байсан бөгөөд цааш нь Есүсийг таньж мэдсэн юм. Есүс бол амьд бөгөөд хүмүүн бодгал. Тэр хувь чанарын цогц биш, харин хүн юм. Та хүнтэй ярьж, хүнд хандан үг хэлж болно шүү дээ. Есүс цангасан хүн байвал над руу ирж уугтун гэж. Тэгэхээр ариун сүнснээс айхаа айдас биш, ариун сүнсээр цангах цангаа хэрэгтэй байна. Айхагт хэрэггүй. Энэ бол итгэлийн үйлдэл юм. Ариун сүнсийг тайтгаруулагч, өмгөөлөгч гэсэн утгатай параклит гэсэн үгээр нэрлсэн байдаг. Бид тайвшруулагчаасаа айх ёстой гэж юу? Алан Андерсон гэдэг 24 настай залуу жижиг онгоцоор ниссэн тухай түүхийг би уншиж байсан юм. Тэр онгоцонд Алан Андерсон нисэгч хоёр л байж. Тэд нисэж явтал нисэгч нь зүрхний шигдээсээр гинэт нас оржээ. Ингээд онгоцоор нисэх талаар ямар ч туршлагагүй залуу ганцаархнаа онгоцонд үлдэв. Тэр ямар ч л байсан Мэйдэ рүү тусламж дуудан нисхийн зааварлагч Роберт Лэж гэдэг залуу Мэйдэгийн дуудлагын дагуу тусламж үзүүлэхээр ирж Уэлсийн Кардиффийн ойролцох пенартын дээгүүр 3200 орчим метрийн өндөрт явж байхад нь гүйцэж ирсэн байна. Тэгэхэд радио холбоо сонирхогч Ховард Дэй гэдэг хүн бас тэдний долгионыг давхар барьж сонсоод тэр хоёрын яриаг бүхэлд нь бичиж авсан байдаг. Нөгөө зааварлагч хажууд нь нисэж явааг Андерсон хараад "Би таныг харж байна" гэлээ. Харин зааварлагч буюу Лэж өөдөөс нь "За одоо миний зааварчлагыг дагаарай" гэлээ. Тохируулагчийг атгаад 100хан татаж моторын эргэлтийг 2300 хүртэл буулга. Андерсон өөдөөс нь "Тохируулагч нь аль нь юм бэ?" Лэж "Хянах самбарын голд хар өнгийн хөшүүрэг байх ёстой. За зүгээр дээ, онгоц өөрөөрөө нисчил байг" гэлээ. Гэтэл Андерсон "Тэгдэгч болоосоо" гэж хариулв. Лэж "Агаарын хурдыг хэлдэ. Агаарын хурд 105. За баруун гар тал руугаа хардаа. Би байгаа биз? Одоо тайвшир." Андерсон "Одоо бид доошлж байна уу Лэж?" Тийм, бид удахгүй доошлно. Баруун тийш алгуурхан хазаана. Тэнд доор байгаа улаан цагаан гэрлүүдийн яг тэнд нислэгийн өргөн зурус руу бид очих ёстой. Харагдаж байна уу? Баталж байна. За хүчээ жаахан багасгаарай. Одоо агаарын хурд хэдтэй байна? 100 орчим. За жолоогоо алгуурхан тат, тэгээд тохируулагчаа түлхээд дарж байгаарай. Өөрлөгөө алгуурхан татаад барьж бай. Бараарай. Жолоогоо татаад бай. Болчихлоо. За одоо тайвшир. Одоо жолооны доод талын дөрүүн дээр гიშгээрээ. Дөрөөнийхөө дээд тал руу хүчтэй гიშг, тэгээд тоормз байгаа. Жолооныхоо хоёр дөрөг хоёулангийн гიშг, тэгээд тоормз байгаа. Би тоормзыг олохгүй байна. Санаа зовлтгүй. Битгий санаа зов. Яаралтай тусламжийн машинууд яг ард чинь явж байна. Онгоцон дотроо сууж байгаарай. Моторын дууг битгий тоо. Одоо түлхүүрүүдийг эргүүлээд суглаад ав. Мотор ажиллахаа болох ёстой. Мотор чинь зогсов уу? Тийм ээ, түлхүүрүүдийг суулчихсан. Одоо зогсож байна. Баярлалаа бурхан минь. Зүгээр дээ, ганцхан өдөртөл сурчглаа шүү дээ. Хэн нэг нь ирээд туслаад өгөөсэй гэмээр зүйл таны амьдралд тохиолдож байж болох юм. Ариун сүнс бол бидний дэргэд зэрэгцэж ирээд зоригжуулагч, тайвшруулагч, зөвлөгч маань болдог. Есүс ариун сүнсийг "Тэр сүнс намайг гэрчлэнэ" гэсэн. Ариун сүнсний үүрэг бол өөр лүгэ чиглүүлэх биш, харин Есүс рүү чиглүүлэх явдал юм. Түүний үүрэг нь таны дэргэд хурч ирээд Есүстэй харилцах харилцаа руу таныг хөтлөх явдал юм. Энэ 7 хоногийн амралтын өдрөөр та бүхэн хамтдаа хооллож, амарч, алжаалаан тайлж, гадаалхаж, хөгжилдөх сайхан цаг гарна гэж найдаж байна. Хамгийн гол нь та бүхэн ариун сүнс дэргэд чинь ирээд Есүс рүү хөтлөхийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.